Япон чанар гэдэг шиг дэлхийд танигдсан Монгол бүтээгдэхүүн бий болгож эдийн засгийн тулгуураа нэмэх бодлогыг Монгол Улсын засгийн газраас баримталж байна. Мөн нөгөө талдаа Монголын нэр хүндийг өргөх зарим түүхийн болоод цаг үеийн шинжтэй сөрөг ойлголтуудыг эергээр хандуулах, хүний хөгжил, түүх, соёл урлаг, спорт зэрэг гадаад сурталчилгаач мөн энэ бодлогот хамаарна. Энэ хүрээнд Монгол Улсыг гадаадд сурталчлах хөтөлбөр боловсруулах ажил хийгдэж байна. Ажлын хэсэг үндэснийг брэндчлэх нь Монгол Улсын бизнес аялал жуулчлалын салбар сэдвээр өнөөдөр гадаад хэргийн яамд хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Монгол Улс гадаад бодлогоо эдийн засагжуулах гэж олон жил хичээсэн боловч дорвитой шийдвэрийг гаргаж чадаагүй. Харин өнөө хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа энэ хөтөлбөрийн дагуу хэд хэдэн чиглэлд төвлөрч бодлогожуулах шаардлагатай байгаа талаар гадаад хэргийн сайд сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлтэй онцоллоо. Тэр шинэ нээж байгаа зах зээлүүдэд улс төрийн тэр баталгааг нь гаргаж өгч явах хэрэгтэй тийм засгийн газрын хэмжээнд. За дээрэс нь бүхэл бүтэн энийг экспорт чиглэсэн үйлдвэрийг дэмждэг санхүүгийн систем байх хэрэгтэй. За даатгалын систем байх хэрэгтэй. За дээрээс нь хүний сургалтын асуудал байж байна. Монгол Улсын гадаад сурталчилгааны нэг чиглэл бол зөөлөн хүчний бодлого байх бөгөөд их хүчтэй явуулах хэрэгтэйг тэрээр хэлсэн юм. Энэ нь соёл урлаг спортын амжилтаар өөрийн орны гадаад сурталчилгааны нэр хүндийг олон улсын тавцанд өргөх бодлого юм. Голдуу, ядуу, буурай, хөгжилтэй орнууд энэ бодлогод төвлөрдөг байна. Сүүлийн үед монголчууд дэлхийн хэмжээний нэр төртэй уралдаан тэмцээнд өндөр амжилт гаргаж байгаа нь Монгол гэдэг нэрийг дагалдах амжилттай сурталчилгааны нэг жишээ болж байна. Монголыг дэлхийд таниулах үндсэн арга зам нь түүхийн эд бус, нэмэн үртэг шингэсэн экспортын бүтээгдэхүүн, тогтвортой улс төр, аялал жуулчлал, соёлын өв уламжлал зэрэг юмаа гэж судлаачид тодорхойлж байна. За үүнээс гадна үндэсний брэнд гэдэг ойлголтод хүний хөгжил, цагаачлалын бодлого, хөрөнгө оруулалтын орчин зэргийг төрийн бодлоготой авч үзэх ёстой гэж хэлж байна. Хамгийн гол нь брэнд гэдэг үнэт зүйлээ мэдэрдэг байх нь чухал бөгөөд Унгарын жишээнээс харахад социалист удирдагчдын хөшөөнүүдэд буулгасан ч цэцэрлэг түрээлэнд төвлөрүүлснээр жуулчдад зориулсан бүтээгдэхүүн болгожээ. Гэх мэтчлэнгээр бүхий салбарын уялдаа холбоог бэхжүүлэх нь гадаад сурталчилгааг амжилттай хөгжүүлэх давуу боломж байх талаар судлаачид өөр өөрийн чиглэлээр саналуудаа хэлэлцүүлсэн юм.